За сайн байна уу? Тэгэхээр та бүхэндээ өнөөдөр сошиал медиа гэж юу вэ гэдэг сошиал медиагийн анхан шатны хичээлийг одоо ингээд ороход бэлэн болоод байна. Тэгэхээр та бүхэн маань хичээлдээ идэвхтэй оролцоорой. За тэгээ хамгийн түрүүнд манай одоо сэдвийн агуулгын хүрээ гэх юм бол 6 тус агуулгын хүрээнд манай хичээл маань явагдана. За хамгийн түрүүнд сошиал медиа гэж юу вэ? За дараа нь яагаад бизнес болон хувь хүнд чухал байдаг? Медиа платформуудын ялгаа, Facebook пэйж хэрхэн нээх вэ? Пост хийх стратеги ба хуваар пост бэлтгэхэд тохиромжтой айпууд гэсэн юм 6 агуулгын хүрээнд хүрэх нэ. Тэгэхээр яг одоо энэ агуулга маань болохоор та эхлээд одоо юу гэдэг нь бизнесээ ингээд өргөжүүлмээр байгаа, илүү ингээд хүмүүст хүрмээр байгаа хүмүүст илүү зориулсан гэсэн. За тэгэхээр сошиал медиа нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон уу гэвэл мэдээж хариулт тийм байгаа тийм. Бид нэр өдөр тутмдаа хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ сошиал медиа ямар нэгэн платформ Facebook, Instagram, YouTube ч юм уу тийм тэрийг ашиглаж байгаа, мэдээллүүдийг авж байгаа, мэдээллүүдийг солилцож байгаа, хүмүүсийн одоо комментиг уншаад ч юм уу хайлтуудаа ч гэсэн хийж байгаа. Тэгэхээр сошиал медиа гэдэг буюу одоо монголоор орчуулбал нийгмийн сүлжээ нь интернет орчинд хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, харилцах, контент хуваалцах боломжийг олгодог дижитал юм платформыг хэлдэг байх нэ. Тэгэхээр бүгдээрээ энэ сошиал медиаг одоо ингэж олон хүмүүс ашиглаж ингэж хагаад өөрийнхөө бизнестэй яаж хэрэгтэйгээр ашиглаж болох вэ гэдгийг өнөөдрийн хичээлээр та бүхэн сурах нэ. За тэгэхээр нийгмийн сүлжээний гол үүрэг нь юу вэ гэхээр хүмүүсийн хооронд шуурхай харилцах, контент хуваалцах боломжийг олгоно. Дэлхийн өнцөг болон бүрээс холбогдож мэдээлэл авах боломжтой. За бүхэн бизнесүүд брэнд танигдах байдал хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж одоо юм чаддгаараа одоо гол үүрэг нь оршиж байгаа нэ. Тэгвэл одоо бүгдээрээ нийгмийн сүлжээний статистик тийм топ баримтуудтай танилцгаая. Яагаад одоо жишээлбэл нийгмийн сүлжээг бид нэр одоо ингээ хувь хүн болон брэнд, бизнестэй ингээ ашиглаач гэж одоо ингээ уриалж байгаагийн нэг гол одоо баталгаа нь бол энэ судалгаа байгаа. За тэгэхээр 2025 онд дэлхийд одоо сошиал медиа хэрэглэгчийн статистик гарсан нь 5.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 63.9% нь эзэлж байгаа. Тэгэхээр дэлхийн нийт бараг 63.9, бараг 64% нь болохоор ердөөсөө сошиал медиаг ашигладаг гэсэн үг өдөр тутамдаа. За тэгвэл энэ болохоор сүүлийн 12 сарын хугацаанд буюу одоо 1 жилийн хугацаанд 206 сая хүн шинэ хэрэглэгчд нэмэгдэж байгаа. Тэгэхээр маш хурдцтайгаар, маш далаацтайгаар нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн хэрэглэдэг одоо дэлхийд хэрэглэдэг платформуд нь Facebook, YouTube, WhatsApp, Instagram, TikTok, WeChat, Twitter гэсэн ийм аппликейшнуудыг хэрэглэдэг юм байна. За тэгээ эзлэх хувь нь болохоор Facebook дэлхийд бол хамгийн өндөр. За тэгвэл Монголын одоо статистик топ баримтыг харахад 2025 оны 1-р сарын байдлаар Монгол улсад 2.6 сая сошиал медиа хэрэглэгчд бүртгэгдсэн нийт хүн амын 74.4% эзэлж байна. Эсвэл бараг 75% тийм. Тэгэхээр сошиал медиагаар дамжуулан Монголын хүн амын 75% нь хүрэх боломжтой байдаг байх нэ. За тэгвэл интернет хэрэглээнд болохоор 2.9 сая буюу нийт хүн амын 83%-тай тэнцэж байна. За мөн хамгийн их ашигладаг платформ нь болохоор Facebook хэрэглэгч байх нь тэнд давтагдсан тоогоор 3,000 Facebook хэрэглэгч байсан нийт хүн амын 89%-ыг бас эзэлж байх нэ. За хүйсийн хувьд болохоор нэлээд тэнцвэртэй байдаг учраас Facebook одоо апп-аар дамжуулан бизнесийнхаа эмэгтэй хүмүүс аль алинд зориулсан сурталчилгаа явуулахад ерөөхдөө бол харьцангуй ийм тогтвортой хүйсийн харилцаатай байдаг байх нэ. За тэгвэл дараад нь сошиал медиаг ашиглах нь яагаад бизнес болон хувьд чухал байдаг вэ? За эхлээд бизнесийн хувьд чухал шалтгаануудыг аваад үзвэл ихэнд нь брендийн танилцуулдаг бодлыг нэмэгдүүлдэг буюу бизнесүүд өөрсдийнхөө лого болон бусад зүйлсээ олон нийтэд таниулах боломж үүсдэг байна. Дараа нь болохоор Facebook, Instagram дээр тогтмол чанартай пост оруулснаар өөрийнхөө брендийн нүүр царайг бий болгодог байна. За хоёр дахь хэсэг нь болохоор хэрэглэгчдээс шууд харилцах боломжтой буюу хэрэглэгчийн сэтгэгдэл, чат, лайв видеогоор хэрэглэгчтэйгээ шууд харилцах боломжтой болох нь байна. Тэгээд мөн хэрэглэгчийн санал хүсэлтийг хурдан авч хариу өгөх боломжтой буюу утсаар ямар нэгэн байдлаар холбогдох гэхээс илүүгээр шууд чатаар ч юм уу сэтгэгдлээр хоорондоо хэрэглэгчтэйгээ шууд харилцах боломж үүсдэг байна. За гурав дахь хэсэг нь болохоор хэм зардлаар сурталчилгаа их буюу сошиал медиа платформуд нь бусад зар сурталчилгаантай харьцуулахад илүү хямд болон илүү үр дүнтэй байдаг. Бусад зар сурталчилгаа гэдэг нь мэдээний сайтууд ч юм уу гадна самбарууд дээр сурталчилгаа тавилахаас илүү хямд байдаггаас гадна илүү үр дүнд хүрдэг байх нь байна. За дөрөвдөг нь болохоор зорилттой хэрэглэгчдэд хүрэх буюу нас хүйс газар зүй сонирхол зэргээр нь хэрэглэгчтэй ангилаад зөв хүмүүс сурталчилгаа хүргэх боломжтой буюу хэрвээ эрэгтэй үс засалтын талаар та пост оруулаад эрэгтэй хүмүүст л харуулмаар байгаа бол насын сонгоод зөвхөн хүйс нь эрэгтэй хүмүүст харагдахаар постоо постод харуулж болно гэсэн үг. Хэрвээ эмэгтэй
хэрэглэсэд зориулсан бүтээгдэхүүний талаар пост хийж байгаа бол тэрийг зөвхөн эмэгтэй хүмүүст харуулах боломжтой гэд илүү ийм үр дүнтэй байдлаар зорилтод хэрэглэгчдэд хүргэх боломжтой болдог. Үүнийгээ дагаад борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтой буюу үүнийг нь үзсэн одоо зорилтод хэрэглэгчд нь сонирхолтой контентоор нь өөрийг нь одоо тэр тухайн хэрэглэгчд хүрээд одоо худалдаа авалтанд уриалгах боломжтой болдог байх нэ. Тэгэхээр нэгсэндээ болоо нөгөө нэг юм борлуулалтаа нэмэгдэх боломж гэдэг нь жишээлбэл та одоо танаас салон ч те маш гоё юм одоо эрэгтэй үсийг засдаг. За магадгүй үсийг гэж боддог байлаа гэж бодоход одоо яг ийм сошиал медиагаар дамжуулан тэрийг илүү сурчлаа те. За манай хаста нэрээ одоо ийм салон маань ийм үйлчлэгийг бүр ингээм хамгийн бейс дээр үзүүлдэг шүү гэн гот тэрэнд нь одоо очдог танаа үнэн ч хэрэглэгчд маань магадгүй комментүүд бичээ те. Өөс тэдний салон маань үнэхээр тийм гоё штэ тэгдэг ингэдэг ингэснээрээ болохоор нөх хэрэглэгчдэд айгүй тийм итгэл үнэмшлийг бий болгодог. Дээрээс нь шинэ хэрэглэгч татах боломжтой байдаг. Тэгэхээр одоо тиймэрхүү үйлчлэгээ эсвэл магадгүй танаа зарагддаг бүтээгдэхүүн ч юм уу те үйлчлэгэндээ бас хямбал зарлж болно те. За одоо ингээд юу гэдэг хүсээ бодуулах юм бол тайралт үнэгүй ч юм уу те. Тэрийгэ ч гэсэн хүмүүст илүү түгээж сурчлах боломжтой гэсэн. Ингэснээр одоо юу гэдэг хаан бол дүүрэгт хэрэг байдаг өсчин байлаа гэхэд хаан бол дүүрэгтэй л ингэж ороод идэггүй те. Одоо юу гэдэг хөвсгөл байдаг мөрөнд байдаг байлаа гэхэд мөрөнгийнхоо л хүмүүс гэдэг харгүй илүү жоохон ингээ өргөн цар хүрээнд те ингэж орох боломжтой. Ийм боломжийг олгодгоороо бас бизнест аягүй чухал байгаа те. За дараа нь овонд ягаад сошиал медиа ашиглах нь чухал байгаа вэ гэхээр хамгийн ихний шалтгаан нь бол цахим нэр хүнд буюу хувийн брэндийг үүсгэх байгаа. Энэ нь одоо шинээр өсчний үйл ажиллагаа явуулж байгаа шинэ өсчдөд болохоор хэрэглэгчдэд өөрийгөө танилцуулах, итгэлийн авах, өөрийнхөө итгэл төрүүлэх орон зайг нь бий болгож өгч байгаа юм. Хараа хамгийн даваа талтай байгаа. Тэгээ Facebook пэйж ашиглаад хувийн карьерийн брэнд болдог байна. Дараа нь болохоор урам зориг буюу сошиал медиагаар дамжуулаад одоо бусадтай хамтран ажиллах, одоо өөрийгөө илүү бусдад эргээр таниулах зэрэг бас бусад боломжуудыг сошиал медиагаар дамжуулж олох боломжтой байдаг. Хувь хүн дээр одоо жишээлбэл юу айгуу тийм одоо хэрэгтэй сошиал медиа хийж хэрэгтэй байдаг вэ гэж жишээлбэл та салбар салонуудтай болох гэж байгаа. Одоо брендээ өргөжүүлээ те. За энэ дүүрэг одоо юу гэдэг орон нутаг хамаагүй ингээд салбаруудаа ингэж гарах гэж байгаа бол хэрэв хувь хүний брендингийг маш сайн хийснээрээ одоо сошиал медиаг ашигласнараа за одоо нэг солонгоо гэдэг үсч юм байлаа гэж бодоход те солонгоо ихч одоо амар сайн үсийг засдаг солонгоо ихч салон юм бол зүгээр шүү дээ аюу гоё энэ салон руу орё гэдэг ч юм уу те иймэрхүү одоо манайд жишээл Matrix гэх салон нэг жишээ байдаг те Ципан салон байна за ингээд хувь хүмүүсээрээ бас ингээд аюу танигдсан те иймэрхүү салон байлаа гэхэд нөгөө нэг та хэрэг тэр салонд нь ажилтгүй байсан ч гэсэн таны одоо салбар салон гэхэд хүмүүс аюу тийм юм итгэл үнэмшил бас ингээд төрөөд өгдөг гэсэн. Энэгөөрөө бас хувь хүний ийм сошиал медиа маркетинг илүү чухал байгаа. За дараа нь сошиал медиа платформ ялгаа байгаа. За тэгэхээр сошиал медиа платформууд гэж ярихаас өмнө бүгд платформуудаар хайгддаг одоо яг гэдэг 20 засалтууд тренд засалтууд байгаа. Тэгэхээр хүмүүс ихэвчлэн нэг юм шинэ засалтууд ингээд одоо өсөндөө өөрчлөлт хийгээд үзэхээрээ сошиал медиа ашиглах хайрын сүлжээг ашиглах хайд юм байна л да. Одоо 25 оны тренд засалтууд ямар байдаг вэ? Ямар хуу засалт байдаг вэ? Эсвэл тэр засалтынхаа нэрийг мэддэг бол тэрийг одоо Facebook-ээр хайгаад ч юм уу те ингэж гардаг. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг 25 оны тренд засалт гэдэг юм гоё постыг оруулаад бүүст энтертэй явцсан те ингэж явцсан байх юм бол тухайн хүмүүс айгүй хайдаг учраас тэр хайлтанд танаа ингээд одоо тэр тренд засалтын бичлэг одоо гарч ирээд тэр танаа салоныг сонгох магадлал ихснэ гэсэн. За тэгэхээр хамгийн их хайгдсан үс засалтууд нь болохоор Монгол мүлэг буюу одоо энэ ихэнд харагдаж байгаа энэ засалт байна. Тэгэхээр яг TikTok дээрс Монголын мүлэг гэж хайхад айгүй олон төрлийн видеод гарч ирж байгаа хэрэг. За даад нь брокколи засал буюу эргэжтэйчсэн эмэгтэйчсэн юу нь бол эргэжтэйчүүд гэхэрчтэй ийм одоо ийм жижиг ийм permтэй хийцэн юм шиг ийм засалт тренд болж байгаа маань. За даад нь short bob cut буюу одоо ийм яг ийм эмэгтэй одоо ийм жижиг хөвс хөрвс гэдэг юм уу те. Тэгтээ шулуун хөвс хөрвсөд ч те ийм засалт одоо тренд болж ингэж сошиал медиагаар буюу нийгмийн сүлжээгээр хайгдсан байх нэ. За сошиал медиа платформ дотроо одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа шиг Facebook, Instagram, YouTube, TikTok, LinkedIn, Twitter, Pinterest гэдэг олон төрлийн платформуд байдаг. Бидний хамгийн их түгээмэл ашиглах хоёр төрөл нь болохоор Facebook, Instagram хоёр байгаа. Facebook-ийн үндсэн зорилго нь болохоор бусадтай холбоо тогтоох болон контент хуваалцах байдаг нь. Харин Instagram нь болохоор зураг, видео хуваалцах одоо үндсэн гол зорилго нь байдаг юм байна. Харин Facebook-ийн одоо хэрэглэхэд тохиромжтой хамгийн зүйл нь болохоор одоо
хин хэрэглүүл хамгийн тохиромжтой гэвэл бүх төрлийн бизнес болон байгууллагууд ашиглавал тохиромжтой. Instagram дээр болохоор илүү завгар талдаа хоол аяллаа бүтээгдэхүүнүүдийн сурталчилгаа явуул илүү тохиромжтой байдаг байх нэ. Мөн Facebook-ийн даваа тал нь болохоор өөртөө адилхан сонирхолтой хүмүүстэй групп үүсгэх, хуудас үүсгэх, тухайн өөрийнхөө оруулсан постыг сурталчилгаа болгож явуулах, түүн дээр тулгуурсан лайв хийх боломжтой байдаг бол Instagram дээр илүү visual буюу гаднах төрхөн дээр нь илүү анхаарсан контентын дээр төлөвлөж тиймэрхүү контент хийвэл илүү зүгээр байдаг байна. Тэгээ Facebook-ийн онцлогийг аваад үзвэл хэрэглэгчдийн хамгийн өргөн баазтай буюу хамгийн олон хэрэглэгчтэй сошиал платформ болж байгаа бол Instagram-ийн онцлог нь болохоор story болон reel-үүдийг маш үр дүнтэйгээр хэрэглэгчид хүргэдэг байх нэ. Тэгэхээр одоо юу гэдэг илүү нөгөө салооны бизнесийн хүрээнд Facebook, Instagram, за TikTok гэдэг гурван апыг илүү түлхүү ашиглахыг ер нь санал болгож байгаа. Яг л Facebook нь юу нь бүх насны хүмүүс байдаг. Тэгээд аюул олон төрлийн бас одоо нөгөө нэг төлсүүд зориулсан төлсүүд аюул их байдаг тий. Бичлэг ингээл оруулаад зургуудыг оруулаад пост хийгээл групп ингээл юмуд аюул хуваалцахад одоо ойр мэдрэмжийг юм хэрэглэж өгөхөд аюул төхөн байдаг бол Instagram нь илүү залуу хүмүүс зориулсан тий. Одоо за юу гэдэг 30-аас доош насны хүмүүст юм зориулсан ийм одоо контентууд илүү түлхүү хүрдэг гэдэг юм уу? Жишээлбэл одоо тийнейжер хүмүүсийн одоо ингээд юм хүс засалтуудын саяны 25 оны тренд гэдэг ч юм уу. Тиймэрхүү байх юм бол бас аюул салганд тустай байдаг. За тэгээ TikTok нь болохоор маш олон жоохон хүүхдүүд гэдэг юм уу? Их өсвөр насны хүүхдүүд ашигладаг учраас тэрэн дээр богино хэмжээний юм видеонд хийх нь бас бидний сонирхлыг татах аюул боломжтой байдаг байх нэ. Тэгэхээр энэ гурван апыг юу нь бол санал болгож байгаа тийм. Хэлж байна. За дараад нь Facebook page хэрхэн нээх вэ гэдэг буюу үндсэн хэсэг маань гарч ирж байна. Тэгэхээр энэ алхмын хүрээнд бүгдээрээ юу яач? Яг одоо page нээх дарааллыг нь бодтойр харуулад явна гэсэн үг. За Facebook page нэхтэй хамгийн ихний алхам нь бол Facebook руу ороод өөрийнхөө ямар аккаунтаас Facebook нэхж байгаа сонгоод одоо би бол Золзая Батчаргалын аккаунтаас Facebook page нээх бол энэ баруун дээд болонд байгаа 9 төрөлчөнтэй меню товчийг дараад энэ create гэсний доор page гээд дээр дарангууд шууд page нэх хуудас руу өсөрч очиж байгаа. За page name гэдэг дээр нь болохоор та page ямар нэртэй нэгж авъя гэдгийг оруулах гэсэн. Одоо би жишээ нь Золоо салон гэж оруулвал энэ хажууд харагдаж байгаачлан ер нь хүмүүст ингэж харагдана гэдэг нь давхар харагтаа явж байгаа гэсэн. За category гэдэг дээр нь болохоор одоо өсчний үйл ажиллагаа эрхэлж байгаа бол одоо beauty salon гэдгийг сонгож болно. Hair salon гэдгийг сонгож болно. Stylist-ыг бас сонгож болно. Хүснээр ер нь бол аль болох төрлүүдээ сонгож өгвөл хүмүүс өсчин гэж хайхад одоо эдгээр төрлүүдийг сонгосон хүмүүс төрүүлж харагдах болохоор ер нь категори заавал сонгочвол зүгээр. Bio дээр нь болохоор одоо эрэгтэй өсчин гэдэг ч юм уу илүү одоо гол зүйлийг бичиж өгнө гэсэн үг. Эсвэл өсчин болон ямар нэгэн зүйл гэдэг ч юм уу. Маникюр ч юм уу одоо өсчин мейкап гэдэг ч юм уу. Яа оруулж болно гэсэн үг. Өсчин бол ямар вэ? За тэгээд шууд create page тавчаад арчвал page нэгнэ гэсэн үг. За өсчин тий. За энийхээ дараа бас нэгэн мэдээллүүд бүглэх хэсгүүд бас байдаг. За пэйж нэхийнхаа дараа контактн дээр нь вебсайт байвал вебсайт оруулах боломжтой. Байхгүй бол заавал оруулах албагүй. Энэ дээр нь утасны дугаар дээр нь Монгол гэдгийг сонгоод утасны дугаараа оруулах. За тэгээд локейшных нь одоо адрес дээр нь хороо тоот байрны хаяг оруулаад city дээр нь одоо Улаанбаатар гэдгийг оруулаад zip code-ыг бол заавал оруулах хэрэггүй. Одоо адрес дээр нь 4-р байрны 98 тоот гэдэг ч юм уу ингээл city дээр нь Улаанбаатар гэхээ шууд гарч ирээд одоо хаяг нь ингээ харагдана гэсэн үг. Утасны дугаар нь энд харагдаж байна. Mail нь энд харагдаад. За тэгээд hours гэдэг дээр нь одоо ажиллах цагаа сонгохдоо энэ always open буюу байнга ажилтдаг бол байнга ажиллагаар эсвэл тодорхой цагийн хувьд бол
ингээд шууд өдрөөр нь хідэн цагт нэгддгийг сонгоод яваад save хийчүүл энэ дээр нь бас ингээд харагдаад явдаг байх нэ. За тэгээд бүх мэдээлэл оруулсны дараа next товчоод дараад пэйж шууд автоматар нэгдэнэ. За энэ дээр бол харагдаж байна. Хэрэг гар утаснасаа нэгж байгаа бол ер нь бол адилхан тэр доор байгаа меню товчоод дарсны дараа page хуудас руугаа ороод тэгээ create new page товчийг дарангууд саний яг л адилхан дарааллуудаар яваад гараад ирэх боломжтой. Одоо энэ дээр харагдаж байгаачлан хамгийн доор энэ дээр pages гэж байгаа. Pages дээр дарангууд энэ create товчийг дараад тэгээд get started-ыг дарангууд яг адилхан саяны харуулсан шиг категориудаа оруулаад тэгээд зургаа оруулаад саяны яг адилхан тохиргоонуудаа хийсний дараа пэйж нь адилхан нэгдэж байна. За энэ дээр одоо тусламж гэх юм уу юу яана гэвэл Meta Business Suite гээд одоо пэйжээ илүү ашиглаад сурсан бол Business Suite гээд байгаа. Тэн дээр постод сурталчилгаа их боломжтой зэрэг бас төрлүүд байгаа. За тэгвэл дахиад бас нэг юм хэлгээд одоо сая жишээлбэл одоо энэ зулцай бачгал гэсэн хаягнаас ингээд нэгдэж штэ. Тэгэхээр энэ маань болохоор гол бүх юмний эзэн одоо юу гэдэг тэр хууцыг устгах боломжтой тий буцаад ингээд хүмүүсийг одоо тохируулаад тий за чи бол ийм хэрэгтэй гэдэг ингэж тохируулж болох учраас энэ нөгөө нэг хүний сонгохтой аль одоо өөрөө ч юм уу тий эзэн байвал зүгээр. Яг л одоо юу гэдэг жишээлбэл туслах тиймэрхүү хүн ч юм уу за нэг хамаатны хүүхдэр ч юм уу хүмүүс ингээд хийлгэжтэй юм байна л да ингээд одоо ажилтнаараа ч юм уу тэгэн гутал нөгөө нэг энэ хүн байж иж энэ пэйж дахиад цаашаа яах одоо ямар шийдвэр гарах вэ? Одоо энэ хүн хамгийн ингээд том одоо босс нь байдаг учраас энэ хүн яг байнга байдаг хизээж хувирахгүй тийм одоо аккаунт байх хэрэгтэй гэсэн. Хэрэг одоо хүн жишээлбэл ажилласаа гараа авчдаг холбоогүй болчдаг тэгэн гутал дараад нөгөө нэг одоо энэ пэйжийг яах вэ тий одоо ашиглах боломжгүй болчлоо гэсэн тийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ дээрээ бүгдээрээ анхаарах хэрэгтэй гэсэн. Хамгийн гол бас юмнууд нь. За үргэлжлүүлээ. За ингээд бүгдээрээ пэйжээ нэчж байгаа тий. Өөр энэ дээр нь болохоор нийслэхэн дараа сая ихний пост оруулж тэгвэл одоо бүгдээрээ пост хийх стратеги ба хуваар. За бүгдээрээ одоо ингээд пэйжээ ингээд нээжлээ. Тэгвэл бид нар бас ингээд хүнд хүрэхийн тулд ингээд юм гоё пострууд хийж ээж хүмүүсийн нүдэнд илүү ингээд тороол те илүү үлдэх боломжтой. Тэр ямар байдлаар пост ямар одоо аппликейшнуудыг ашиглаж хийвэл илүү үр дүнтэй байдаг вэ? Бас дээрээс нь яг ямар цагт оруулаад энэ пост хамгийн их үзэлтэй, хамгийн их хандлт өндөртэй байх вэ гэдэг бас харуулъя. За тэгэхээр ийм судалгаа байгаа юм байна. Тэр өдөр тутмын идэвхтэй цагууд. За өглөө 8-аас 9-ийн хооронд. За ажил сургуулийн өмнө сошиал медиа хүмүүс аягүй шалгарын бол 13-аас 14-ийн хооронд би одоо үдийн цайны үеэр хөвчлөх хүмүүс бас ингээд сошиал медиаг ашигладаг байх нь. За орой 19-оос 21 цаг буюу ажиллаад тарсны дараа гэртээ амарч байх үед унтахынхаа өмнө ч юм уу те ингээд өндөр цагт маш их өндөр хандлттай байдаг. Тэгэхээр эдгээр яг цагуудад бүгдээрээ оруулах бас зүгээр ах нэ гэсэн. Тэгвэл 7 хоногийн өдрүүдийн онцлог даваагаас баасан гараг буюу ажлын өдрүүд болохоор өглөөний 8-аас 9 цаг, за үдшийн үдийн 13-аас 14, оройн 19-аас 21 цаг буюу сая дурдсан цагуудад хамгийн тохиромжтой байх нь. Тэгвэл амралтын өдрүүд болохоор өглөөний 10-аас 12 цагийн хооронд ерөнхийдөө хүмүүс нэг амралтууд нэг жоохон тэ унтж байгаа л босоод тэгэл хөвчлээ нэг утас муцаа гэж оролддог юм байл та. Тэгэхээр иймэрхүү цагуудад илүү идэвхжил өндөр байдаг байх нэ. За сошиал медиа платформуудын онцлогийн хувьд гэх юм бол Facebook нь ажлын дараах цагууд буюу орой 19-оос 21 цагт хамгийн их хэрэглэгч байдаг бол Instagram нь өглөөний цагаар, өдийн цагаар, за орой сая дурдсан цагуудад хамгийн тохиромжтой байдаг байх нэ. За дээрээс нь тэгэхээр одоо юу гэдэг бүгдээрээ яаж одоо зүгээр одоо хүлээж байгаа л 9 цагт 10 цагт ингээл те ингэж оруулах хэрэгтэй юм уу? Эсвэл яах хэрэгтэй юу гэдэг байх юм бол энэ дээр нөгөө пост schedule хийж болдог. Тэгээ тэр талаар харуулж те. Энэ дээр одоо юу яах нь шүү дээ. Бидний бүгдээ. Тэгээ бүгд яаж schedule хийх вэ гэдгийг харуулчих. За утсан дээр яа болохгүй. Энэ болохгүй шүү дээ. Тэгээ тэрийг бас харуулчих те. Тэр нь лөө.
За энэ хэсэгт болохоор энэ хоёр хэсэгт зураг оруулах нь юм ардах буюу одоо энэ урдах энэ хоёр зураг нь солигдож байгаа гэсэн. За энэ л уртлын зураг, тэгээд дараад нь болохоор артлын зураг байх нэ. За энэ дээр хойлоо. За магадгүй энэ зургийг оруулж. За энийг оруулж. За ингэж ч юм уу те. За ингэн гол ерөөдөө бол пэйжийн маань ихэнх юм хэсгүүд нь бол гарч ирнэ. WhatsApp бол байхгүй бол энийг шууд skip гэж дарчих болно. За энийг ч skip гэж дараад. За ингээд дан гэж дарчингууд ерөөдөө бол пэйж маань үндсэндээ ингээд бүр яг аль бие усаар ингээд нэгдээд бэлэн болчихж байгаа гэсэн. За тэгвэл бүгдээ сайн хэлсэн ч л одоо яг энэ тухайн цагуудад болохоор яаж бүгдээ мэдэж одоо ингээд постуудыг орох вэ гэхээр фото болон видео руугаа дараад за энэ тавих гэж байгаа ямар нэгэн зургийнхаа за бүгдээ энийг тавил та. Эний ийм пост юу нь бол оруулах гэж байна гэж бодъё. Тэгвэл энэ дээрээ за ингээд color alliance color шампунь гэдэг ч юм уу те. Бодготой усны шампунь гэдэг ингэж бичээд энэ дээрээ энэ хэсэг дарна. Одоо энэ сая хэлжсэн мета бизнес хөтлөө шүү дамжид орчдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг цагийн яг ямар цагт яаж оруулах вэ гэдгийг тохируулаад өгчдөг гэсэн. За энийг create post гэдэг энэ хэсэгт нь ороод золоо салон дээр тавьчих нь. За саний зураг дахиад тавьчих. За текстээр санийх color. За color гэж биччихье те. За тэгэнгუთ л энэ хэсэгт байгаа set date and time буюу хэдний өдөр хэдэн цагаас оруулах вэ гэхээр. За 5-ны өдөр одоо 1 цаг 7 минут. За энийг нь шууд сольчих болно 1 цаг. Биш одоо хоёлаа 12 тавьчих юм шүү дээ. 12:50. За 20 минутын нөгөө нэг одоо 20 минутын дараагаар гэдэг нь одоо энэ тавьж байгаа цагаасаа одоо энэ байж байгаа жишээлбэл одоо 12 цаг 47 минут болж байна. Тэгэхээр тэрнээс доор хойж 20 минутын дараагаар тавих тусдаа учраас одоо юу гэдэг 1 цаг 30 минут магадгүй бүгдээр тавьжлах юм тий. За 20 минутанд буюу PM буюу одоо 12-оос хойш 1 болчихор чинь PM болчихно. За ингээд ирэхэд бол public буюу одоо бүгдэд харуулах. Хэрвээ энэ нь одоо 2 дахь сонголтыг хийчих юм бол зөвхөн одоо ингээд сонгосон хүмүүс чинь харагдах учраас public-т дандаа тохиромжтой гэсэн. За ингээд schedule гэдэг ингээд тавьчихаар тэр пост чинь одоо постлогдохгүйгээр 1 цаг 20 минутанд одоо жишээлбэл 12:45 нэг пост байна. 1 цаг 20 минутанд энэ пост дахиад ингэж орно гэсэн. Ингээд ирэхэд бол та ингээд ажилтаа ч юм уу те ингээд ямар нэг хичээл сургуультай ингээд ийм завгүй байх юм бол нэг өдөр сууж байгаа тэгээд бүх орох постуудаа ингэж schedule буюу цагийн тохируулж хийчих юм бол яг тэр тухайн ингээд захиалсан өдөр чинь тэр пост чигээд ороод явцдаг гэсэн үг. За тэгээд саяны одоо Facebook пэйж дээр пост оруулаад пост оруулахаар бэлтэж байгаа бол одоо ямар аппликейшнуудыг ашиглал илүү тохиромжтой байг одоо харуулах чинь хамгийн ихэнд энэ харагдж байгаа Canva, CapCut хоёр ер нь бол хамгийн ашиглахад тохиромжтой хоёр аппликейшн. Хоёулаа үнэгүй утсан дээр юм уу компьютер дээр татаад ашиглах боломжтой. Canva нь болохоор хөвчлэн пост буюу зураг зүгээр. CapCut нь бол видео бодсоор хийх байгаа, видео reel янзлах байгаа бол CapCut-ыг ер нь бол ашиглаж болно. За Canva-гийнхэн давуу тал нь юу вэ гэхээр ашиглахад ер нь бол айгүй хэлбэр. Тэгээ олон төрлийн загвар болон дизайнаас сонгоод зураг янзлах боломжтой байдаг бол CapCut нь бол бас адилхан ашиглахад хэлбэр. Ер нь бол тэгээд үнгүй гэдэг нь бас айгүй том давуу тал болж байгаа нэг төлбөр төлөхгүй. Тэгээ богино видео янзлахад айгүй тохиромжтой байдаг. Canva-г болохоор post, story, poster хийх гэж байгаа бол ашиглахад зүгээр. CapCut-ыг бол Reels юм уу, TikTok юм уу, YouTube дээр жижиг бичлэг оруулах гэж байгаа бол ашиглавал бас зүгээр. Энэ дээр харагдаж байгаа хамгийн доор байгаа энэ Lightroom Mobile бол одоо зургийн өнгөцтэй аппликейшн байгаа. Одоо жоохон харанхууд ч юм уу, бүүдгэр зураг гарчих юм бол энэ Lightroom-ыг аппликейшнийг татаад зургийнхаа өнгийг ер нь бол сэргээгээд явах боломжтой байдаг. Бусд нь бол жоохон ашиглахад төвөгтэй, төлбөр төлдөг тийм аппликейшнуд байгаа. За тэглээ одоо хэдүүлээ аваад үзвэл хамгийн ихэнд хэдүүлээ зорилгоо тодорхойлох хэрэгтэй байдаг байна. Зорилго гэдэгт нь болохоор одоо таны оруулж байгаа тэр пост одоо ямар санааг илэрхийлэх гэж байгаа вэ? Одоо юунд хүрэх гэж байгаа, шинэ хэрэглэгч татах гэж байгаа юу?
бүтээгдэхүүний зорилго заа юу гэдэг зорилгын амын төрөнд тодорхойлох нь чухал. Одоо жишээ нь эсвэл хэрэглэгчдээ итгэлцэл бий болгож байгаа юу гэдгээ бас хэрэгтэй. Хоёрт нь болохоор зорилттой хэрэглэгчээ мэдэх буюу одоо ер нь илүү их залуу хүмүүс хүрэх гэж ивэл одоо илүү залуу контент залуучууд юу сонирхож байгаа гэдэг талаас нь илүү контентоо бэлтгээд хийвэл зүгээр. Дараа нь хэн унших вэ буюу одоо насгүй сонирхол зэргийг бас англиад үзэх хэрэгтэй. Одоо 15 настай эрэгтэй хүүхдэд хүрэх гэж байгаа юу? 35-т эмэгтэй хүнд хүрэх гэж байгаа юу гэдгээ маш сайн тодорхойлох хэрэгтэй. Гуравт нь болохоор контентын төрөл буюу одоо мэдээллийн пост орох гэж байгаа юу? Одоо үсээ хэрхэн хаврын үйлрэл зөв арчлах уу гэдэг тийм мэдээллийн пост орох гэж байгаа юм уу? Эсвэл бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүнээ зарах чаа пост орох гэж байгаа юу? Одоо зөвлөгөө орох гэж байгаа юу? Хэрэглэгчдийнхаа саналыг авах пост орох гэж байгаа гэдэг контентынхаа төрлийг тодорхойлоод тухайн төрөлдөө тохирсон зураг юм уу видео сонгох хэрэгтэй. Тэгээ хамгийн чухал нь болохоор тогтмол хуваар гаргах буюу одоо 1 дахь 2 дахь 3 дахьд зөвхөн одоо зөвлөгөөний постууд ордог, 4 дахь 5 дахьд нь бүтээгдэхүүний пост яг одоо 12 цагаас ч юм уу орой 7 цагаас ордог. Ороо тогтмол хэвсчих юм бол хэрэглэгч нар ч гэсэн тэрийг нь мэдээд тухайн цагт нь ийм пост ордог гэдэг одоо хүлээлт үүсээд одоо тэр нь алгоритмаараа хэрэглэгчдэд байнга харагддаг болоод одоо танай пэйжийг дагах хүмүүс болон контентын хандлт нь ер нь бол маш сайн нэмэгдэж өгдөг байна. Тэгээд Facebook пэйж дээр нэмэлт ашиглах хэрэглэгдэхүүнүүд Facebook features гэж байгаа. Энд нь одоо стикер, poll буюу санал асуулга асуух сэтгэгдэл гэх мэт орж байгаа. Энэ дээр нь одоо story ихтэй ч юм уу та poll тавиад одоо дараагийн постод ямар үс цацгүй эсвэл мэдгүй эсвэл мэдээлэл амаар байна уу гэдгийг хэрэглэгчтэйгээ ингээд итгэлцэл бий болгоод хэрэглэгчтэй илүү харилцаад явбал бас илүү сайн байдаг. Тухайн зураг одоо цулгуугаар оруулахаас илүү одоо энэ стикер гэдэг хэсэг дээр дараад стикер тавьж чимэглэж бас болж юм. Текст тавиад өөрөө бас ингээд сторигоо хийжүүл илүү бас зүгээр байдаг. Эдгээр бүх ингэж оруулж байгаа юм болохоор хэрэглэгчтэй шууд өөртөө оролцуулаад хэрэглэгчдээс хариу үйлдэл авахд чиглэсэн ер нь бол үйлдэлүүд болж өгч байгаа. Тэгэхээр хэрэглэгч юу хүсдэг вэ гэж байгаа. За хэрэглэгч тэгэхээр одоо бидний жишээлбэл сошиал медиа дээр ямархуу төрлийн постуудыг ч юм уу те ямар юмуд байх юм бол илүү их татагддаг вэ, илүү хүсдэг вэ гэх тэгэхээр за хамгийн түрүүнд өмнө ба дараа зураг. Тэгэхээр нөгөө нэг юм хувирлыг харах нь хүмүүсийн сонирхлыг аяг татдаг учраас дээрээс нь тэгэхээр нөгөө нэг одоо ийм гоё юм хувирсан юм зургуудыг харахаар хүмүүст аяг их тийм нөгөө ихтгэл төрд юм байна л да. Чанартай үйлчлэгийг ийм баталгаа болж өгдөг учраас before after зураг нэгдүгürt байх нь. За дараад нь богино бичлэгүүд буюу одоо ийм транзишн ихтэй тийм шилжилт ихтэй одоо ингээл амар хувраал ингээл амар гоё болж байгаа тийм одоо ийм зургууд бичлэгүүд. За дараад нь үйлчлэгийн танилцуулга буюу одоо манад ийм гоё үйлчлэгүүд байгаа шүү. Ийм үйлчлэг та ингээд сонирхороо гэсэн ийм танилцуулга бичлэг болон пострууд. За дараад нь сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчийн сэтгэгдэл болон зураг. Одоо энэ салаа би ингээд эдгээр жил үйлчлүүлж байна. Тэгэд аюу ийм байдгаа. Эсвэл миний үсийг ийм гоё болгосон гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо ийм сэтгэлдлүүд бол бас хүмүүст аюух боддоор хүрд юм байна. За хөнгөлөлт урамшууллын мэдээлэл буюу мэдээж урамшуулалт дургух юм байх вэ. Тэгэхээр одоо тухайн сад магадгүй одоо ийм за өвлийн саруудад бол те за шинэ жил болохоор шинэ жилийн манай ийм үйлчлэгэнд ийм одоо урамшуул дагалдсан шүү гэдэг ч юм уу те. За хавар болж энэ тэгвэл хавар одоо зуны уйлалд магадгүй тань бол хүсэл задгатай амар ингээл гоё явахыг хүсэх юм бол манайх одоо будгийн үйлчлэгэндээ тайралт нь үгүй байх шүү гэдэг ч юм уу те. За иймэрхүү маягаар хөнгөлөлт урамшууллын мэдээллүүд айгүйх хүмүүст хүрдэг байх нь. За тэгвэл дараад нь салууны мэрэгчлэтнүүдийн танилцуулга буюу манай одоо салууны маань гол мастер өсч маань ийм хүн байгаа. Ийм одоо тэмцээн төрүүлсэн, ийм мэрэгчлэлтэй ингэдэг ийм сайн өсч эдэн жилийн туршлагатай өсч байгаа гэдэг ч юм уу. Ингэснээрээ бас хүмүүст айгүй итгэлийг төрүүлдэг. Айгүй тийм гоё ийм мэрэгчсэн тий одоо ийм туршлагатай хүн дээр одоо би үйлчлүүлж байна гэсэн ийм мэдрэмжийг төрүүлдэг байх нь. Дараад нь тренд чиг хандлага буюу саний харуулсан тий. За 2025 оны бүгдээ тренд өс цаст нь юм байх юм. Тэгвэл маад энэ өс цастыг ингэж хийж байгаа шүү гэсэн иймэрхүү постууд хэрэглэгчдэд хамгийн хүрдэг байх нэ. Тэгэхээр хэрэглэгчд болохоор өсчнээс нэгсэндээ иймэрхүү юмуудыг илүү их хардгаа гэсэн үг. Энэгээр дамжуулан.
За ингээд ерөөхдөө бол манай сошиал медиагийн анхан шатны хичээл дуусч байна. Тэгээ та бүхэнд одоо таалагдсан байх, тус болох байх гэж бид нар найдаж байна. Хэрэг асууж тодорхой зүйл байх юм бол одоо тухайн хариуцсан одоо менежертэй хандаад за одоо ингээд би чадахгүй байна. Энэ дээр бид нар яаж хөгжүүлэх вэ гэдэг тусламжийг авах бүгдээрээ бүрэн боломжтой шүү. Тэгээд дараагийн шатны хичээлээр уулзцгаая. Түр баяртай.